Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамдах энтэг уус тэрбум гаруй хүн амаа тоолох гэж байна. За энэ ажил нь бол асар их одоо хүн хүч шаардсан нөхцөр ажил болох нь ойлгомжтой гэдэг нь харагдаж байгаа юм. За бүгд найрамдах энтэг uuсын хувьд дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг. Тэгэхээр энэ одоо хүн улсын хүн амыг тоолох нь нийтдээ 3 сая гаруй төрийн албан хаагчдын томоохон ажил болно. За энэ одоо ажлыг гүйцэтгэхэд нийтдээ 1 жилийн хугацааг зарцуулах төлөвтэй гэж тоолгын комисстэй холбоотой мэдээлэл гарч байна. За лав гарагт бүгд найрамдах энтэг уус энэхүү хүн амынхаа тоолгыг эхлүүлсэн байна. Энэхүү тоолгыг 15 жилийн хугацаанд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогцоо нийтдээ тэрбум гаруй энтэгчүүдээс 33 асуултыг асуухаар төлөвлөж байна. За тухайн асуултанд нь танаа байшин бетонн дээвэртэй юу эсвэл сүрэлэн дээвэртэй юу гэсэн асуулт тавигдана. Таны хэрэгэлдэг гол үр тарианы бүтээгдэхүүн юу вэ? Та интернетэд холбогдсон уу? Эсвэл энгийн гар утас хэрэгэлдэг үү? Танаа дээвэр дор хэдэн гэрэлсэн хос амьдарч байна вэ? Гэх мэт ийм 33 төрлийн асуултыг асуухаар төлөвлөж байгаа юм байна. За дэлхийн хамгийн том зорилтод гэгдэж байгаа энэхүү тооллогот 3 сая гаруй төрийн албан хаагч энтэг хүн бүрийг тоолоход 1 жилийн хугацаа зарцуулахаар байгаа юм байна. За энтгийн хувьд тус улсын хувьд 16 дахь, за харин 1947 он тусгаар тогтносноос хойш 8 дахь удаагийн тооллого болж байгаа. За энэ удаагийн тооллогот бас нэгэн сонирхолтой мэдээллийг оруулж тоолохоор босно. КАСТтай холбоотой мэдээлэл буюу анги давхаргын одоо мэдээллийг оруулахаар болж байгаа юм байна. За энэ тооллого нь тус улсын бодлого, нийгмийн халамж, за мөн улс төрийн төлөөллийг хангах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Нүүбийн хүн амын сангийн мэдээснээр энтэг ус 1.4 тэрбум хүн амтай болсноор 2023 онд хятадыг хүн амынхаа тоогоороо гүйцэд төрүүлсэн байна. За хэдийгээр энтгэгт төрөл буурч байгаа ч гэсэн дундаж наслалт бол 28 байгаа юм байна. За хүн амын бараг 70 орчим хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа гэдгээс үзэхэд тус улсын хувьд дэлхийн хамгийн залуу хүн амтай улсуудын нэгд тооцогдсон хэвээр байна. Хамгийн сүүлийн хүн амын тоолгыг 2011 онд зохион байгуулсан, 2021 онд уулын тоолгыг зохион байгуулахаар төлөвлөж байсан ч гэсэн тоолгын ажлын үеэр цар тахал болсон. За ийм учраас тоолгын ажил бол хойшлогдсон. За дараа нь захиргаатай холбоотой ажлууд гарч ирсэн. За мөн сонгууль болсон. Үүнээс болоод тухайн одоо ажлыг 10 жилийн автомттай зохион байгуулдаг байсан бол энэ удаа 15 жилийн дараа ард иргэдэд тоолохоор бэлдэж байгаа юм байна. Энэ үйл ажиллагаа нь 36 муж ус болон холбооны захиргааны нутаг дэвсгэр 7000 гаруй дүүрэг, 9700 гаруй хот, за нийтдээ бараг 640,000 гаруй тосгоныг хамрах юм байна. За тоолгыг газар дээр хийх ажлыг нь тооллогч, хянагчид гүйцэтгэн. За тэдгээр хүмүүс нь гол төлөв сургуулийн багш, төрийн болон орон нутгийн албан тушаалтнууд тоолгын ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон. Тоолгыг анх удаа захин хэлбэрээр бас явуулах юм байна. За тоологчид мэдээлэл цуглуулах, байршуулахын тулд гар утасны аппликейшн дээр тоолгын үйл ажиллагааг явуулна. За эрх баригчид бас өөрийгөө тоолох ийм механизмыг нэвтрүүлж байгаа юм байна. Тоолгын ажилтнуудын дараа баталгаажуулах, дахин давтагдчихгүй ID үүсгэн. За тухайн ID дээр платформд ороод 16 хэл дээр мэдээллийг нь ашиглах боломжтойгоор иргэд захимаар мэдээлэлээ оруулах бас боломжтой байгаа юм байна. Энэ одоо ажлыг газар дээр нь явагдах, за ялангуяа айлаас айлд очиж одоо судалгаа авах бие судалгаа нь бол 2 үе шаттай явагдана. Орон сууцны жагсаалт, орон сууцны тооллого гэж нэрлэгдэх эхний үе шат нь иргэдийн орон сууцны нөхцөл байдал, тогтох, өрхийн хөрөнгийн талаарх мэдээллийг цуглуулна. 2 дахь үе шат болох хүн амын тоол нь 2027 оны 2 дугаар сард төлөвлөгдсөн бөгөөд хүн ам зүй болон боловсрол, шилжилт хөдөлгөөн, төрөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж авна. За үүнд удаан хугацаанд хилцэгдсэн улс төрийн эмзэг асуудал болох КАСТ болон анги давхар буюу одоо анги давхаргын ажилтай холбоотой мэдээллийг цуглуулах юм байна. За тооллогын эхний ажил нь Амадан, Никобор арлууд, Дели, Го, Каратека, Мизорам, Одиши зэрэг сонгогдсон бус нутгуудад эхлэн. За эдгээр бус нутагт мөн өөрийгөө туулах ажиллагаа 4-р сарын 1-ээс 15-ны хооронд явагдана. За дараа нь 4-р сарын 16-наас 5-р сарын 15-ны хооронд орон сууцны судалгаа явагдах юм байна. За энтэг улсын хувьд бол колоничлын үед анхан шатанда анх хүн амаа тоолж эхэлж байсан юм байна. За энэ үед бол энтгийн хүн амын тоолгын судалгаа нь тэргүүлэх чиглэлийг тусгасан байдлаар явагдаж байсан болвол дараа нь бол тооллогын асуулт нь бол цар хүрээний хувьд өргөцөж байгаа юм байна. За 1872 онд хийсэн анхны судалгаа нь 17 асуулттай явагдаж байсан. За энэ үедээ орон сууцны бүртгэлийг үндсэндээ хийж байсан, хэн хаана амьдарч байгаа, нас, шашин шүтлэг, каст, ажил мэргэжил зэрэг үндсэн хүн амын үзүүлэлтийг цуглуулж байсан юм байна. 1881 он гэхэд бол улс даяар анх удаа нэгэн зэрэг байдлаар тооллогыг явуулах загварыг бий болгож хүний талаарх үндсэн мэдээлэл, за үүндээ нэр, хөөс, гэрлэлтийн байдал, за мөн нийгмийн үзүүлэлт болох каст, шашин шүтлэг, хэл, мөн боловсрал,
хөгжлийн одоо асуулттай холбоотой ангиллыг бий болгож асуултыг нь асууж байсан юм байна. За энтэг улсын хувьд бол хүн амаа тоолох нь бол маш чухал ажил гэж тооцогддог. За ялангуяа нийгмийн халамж болон бусад одоо нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүн амын бодит зөв одоо тооллого дээр үндэслэж мэдээлэлээ боловсруулж хэрэгжүүлэх нь бодлогыг хэр оновчтой яг одоо зорилтод бүлэгтэй хэрэгжихт нь бол чухал үүрэгтэй байдаг. За шинэ хүн амын тооллого хийгдэггүй утсан учраас цаашдаа бол энэхүү одоо тооллого дээрээ хэрэглээний зардаас эхлээд ажлах хүчний мэдээллийг зөвхөн төвөр судалгаанд үндэслэж хийж байсан бол энэхүү одоо үндсэн одоо мэдээлэл тооллогоо хийх боломжтой болж байгаа юм байна. За энэ талаар Ашокогийн их сургуулийн Ашивины нэртэй профессор эдийн хувьд эдийн засагчдын хувьд энэхүү тооллого нь эндхийн үндсэн ерөнхий үзүүлэлтийг шинжлэхэд заашгүй шаардлагатай. За хэрв нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах эрх нь буруу эсвэл хуучирсан өгөгдөл үндэссэн тохиолдолд халамж хүртэх ёстой хүний тоог буруу тооцох нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх явдлыг гажуулж болзошгүй учраас хүн амын тооллогыг үнэн зөв хийх нь чухал гэдгийг энтхийн судлаачид болон эдийн засагчид онцолж байгаамаа.